Хичээл таарснаа л гэртээ гүйцээрээ бараг цүнх мөхөө сургууль дээр мартсан л тууж ирсэн ээ. Шууд телевизээр Dragon Ball эхлэх хүлээгээс судаг байсан үе бол хамгийн тэм нандин үед маань нэг юм. Frieza сага бол миний амьдралын эргэлт болж исэн. Ерөөсөө л миний зан ааш бүх юмыг тодорхойлсон эргэлтийн цэг юм да. За тэр яах. Үргэлжлээд их гурвал One Piece, Naruto, Bleach. Гараа хойш нь хайжгүйгээл тодорхой хэсэг хугацаанд гурвууланд л ухаан жолоогод оруулж илаа. Хүүхэд насны мөрөөдөл нэг тийм гинэн байдаг да. Том болохоор бүгдийнх нь DVD-гээр дүүргэсэн өрөөтэй болоод өдөр бүр үзэндээ л гэж боддог байв. Тэгсэн тэгээ бүх юм нь билээ интернетэд байхад үздэггүй юм байна. Магадгүй тийм болохоор лайв акшнууд одоо цагт ирчиг авчиж болох юм аа. K-pop шиг анимч дэлхийд даяар масс хойлоныг болсон учраас студиуд носталжи экономик ашиглаж хүүхэд байхдаа үзсэн анимыг одоо насан турш хойно шин илүү синематик хэлбэрээр үзэх нь хүмүүсийг татнаа гэж үзэж байна. Стриминг платформуд ч олон улсын үзэгчдийн анхаарлыг татахын тулд аль хэдийн баталгаатай фэндомтэй аниме-ийг ашиглаад ихэлсэн. One Piece, Rurouni Kenshin, Avatar зэрэг нь олон 10 жилийн өмнөж фэнүүдэд бол эхнээсээ үр ашигтай хөрөнгө оруулалт гэж харагдаж байна л да. Ахиж эхнээс нь үзмээр байгаа ч үнэхээр чадахгүй болохоор шинчилсэн хөлбөрөж болов үзийг их олон сая үзэгч байж таараа. Угаасаа шинэ туршигдаагүй зохиолоос илүүтэй аль хэдийн амжилтанд батлагдсан контентийг бодит кино болбол маркетингийн эрсдэлж бага. 10-аас 15 жилийн өмнө энэ санаа байсан. Гэтэ Dragon Ball Evolution-ийн үед хэн санагдах эффектүүд одоо бол илүү жинхэнэ мэд immersive түвшинд хүрсэн. Ингэснээр энэ анимыг бодитоор гарах боломжгүй гэсэн бодлоо арилж продакшнууд зөрөгтэй оруулж эхэлж байгаа. Rurouni Kenshin, Alice in Borderland, Netflix-ийн One Piece зэрэг нь фэнүүд шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ аваа аним лайв акшн бол бүтлгүүтгээ гэсэн ойлголтыг эвдчихлээ. Мөн энэ амжилт нь дараагийн төслүүдэд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гэхэд болно. Харин өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ 2018 онд гарсан Bleach гэсэн сонирхноо. Интро нэлээд урт явцсан болохоор Bleach дээр бас нэмж мээрээд явах уу? Их гурвлын нэг гэдэг л хангалттай тайлбар болно бах. Өөрийн гэсэн өвөрмөц, үнэр, өнгө, уур амьсгалтай анхүү бүтээл нь цөөхөөгөр хэлбэл самурайн гомсыг байдлыг орчин цагийн cool vibes-аар хослуулсан ялчгуулсан хүн бүтээл. За ингээ бүгдээрээ лайк, subscribe дараад бичлэгэндээ орцгоё. За дарч хүлээж. Дарахаарч ихэл. Окей, одоо эхэл. Тэгэхээр кино маань Боруто нэгэн өдөр ээжтэйгээ алхах хүүгийн зургаар эхэлнэ. Хүү бол мэдээж Kurosaki Ichigo. Тэр яагаад ч юм хий зүйлс сүнсчдгээр хардаг байхгүй юу? Харин тэр л үед энэ чадвараасаа болоод ээжигээ алдныг сансангүй. Энэ түүний ээжээс нь үлдсэн хамгийн сүүлийн дурсамж байлаа. Тэр үеэс даруй олон жил өнгөрчээ. Ичиго тойруулаад байдгүй шулуухан зантай сахилгагүй том залуу болсон. 3 хулгайны жинхэнэ гөлөг болгож явах бөгөөд сүнснээс уучлахгүй болгож молгоцоо алж байгаа юм аа. Хөрхи сүнс ч гэсэн хүн штэ. Манай хүн 2 охин дүүтэйгээ болон аавын хамт амьдардаг. Аав нь бүр яг Ичиго. Нэг адилхан л сахилгагүй юм байна. Тэдний гэрийнхэн Ичигог сүнс хардгийг мэднэ. Угаасаа ч манай хүн заримдаа диваасан руу явж чадахгүй төөрөлсөн сүнсүүдэд тусалд замдан чиглүүлж өгд юм шиг байгаа. Сайн хүн л дээ. Ийхүү өрөөндөө орж иртэл нэг охин ороод ирсэн бүр мал дээр зогсож байна. Бас л нэг төөрөлсөн сүнс юм уу даа гэтэл үгүй болтой. Өөрийнх нь хэлснээр сүнс биш өвглийн бурхан юм гинэ. Муу ерэн сүнснүүдийг устгах нь тэдний үүрэг. Юу юуг нээдрэгэл гайхаж дуусаагүй байтал доор охин дүүнээ орилох чимээ гарав. Яаран очтол нэг үл мэддэх амтэн дүүг нь шүүрээл явчихсан зэрэг. Тэр өмнө нь хүний сүнс харж байснаас хизээч юм амар зүйл харж байсангүй. Гэсэн ч дүүг нь аваад явахыг юу ч хараа зогсох уу? Харин энэ бүхний дараа энэ мангас дүүгийнх нь биш Ичигогийн араас л ирсэн болж таарж байгаа. Яагаад вэ гэхээр түүний сүнсний хүч гэхүү энергич гэхүү ердийн хүнийгээс хамаагүй их байхгүй юу? Иймэрхүү сүнсээр хоолдог муу ерэн сүнсний хувьд амттай хоол гэсэн үг. Ингээ хэсэг толдох хэдий ч энэ нь тэдний хувьд эндүү хүчтэй байлаа. Золгүйгээр мань хүн сэлмээ ярьдаг гараашгинтэйгээд тэд юу юугүй хоолн болох нь баараггүй болоо л хэрв. За ингээл үхэн гэтэл тэдэнд эцсийн ганц арга байсан юм. Ичигог сэлмээрээс үлбэж түүнийг өвхлийн бурхан болгох. Энэ муу ерэн сүнстэй зөвхөн өвхлийн бурхан тулдаж чадах болохоор угаасаа өөр сонголт байхгүй. Мэдээж амиа алдах эрсдэлтэй хэдий оролдож үзэхгүй хүснээс л дээр үстэй. За тэгэл өвчл угаасаа сонио. Хувирахтаа бүр өнөх муу ерэн сүнсийг чинь нүд өрмөхийн зургуул шоглохон тэр. Энгийн хүн байхдаа хүч энерги нь өндөр байсан тул одоо өвхлийн бурхан болсон болохоор тэр чинээгээр л хүчтэй юм шиг байгаа. Ийхүү хүнч биш, өвхлийн бурхан ч биш, дундх нь болдог.
Маргааш өглөө нь болоход энэ бүхэн зүүд ажээ гэж баярлахаа эздэл мэдээ зүүд байгаагүй. Харин түүнээс бусд нь юу болсныг огт санахгүй байгаа нь их хачирхалтай. Энэ харагдаж буй охин бол Ичигогийн ангийн охин Орихиме. Манай монд их сайн байхгүй юу? За тэр ч яах вэ? Ичиго өөрт нь ямар новшин болоод байгаа гайхаа тархинд нь 50 бодол зэрэг эргэлдээстэй мөнгөж байсан чинь нөгөө охин түүний анги шилжиж ирж байгаа шин сурагч болж таарваа хөрхий. Тэр хүчээ алдсан болохоор ирсэн газар руу буцаж чадахгүй юм байна л да. Тэр газрын сүнсний нийгэмлэг гэдэг яг өөр шиг нь өвхлийн бурхан системчлэлтэй дээрт ороо ажилтдаг л газар. Ямар ч одоо өөрийнхөө хүчийг буцааж аваад явах хэрэгтэй болохоор бодогч завдал өгөхгүй айгүй төрөмгий. Даанч гайхалтай нь ягаад ч юм тэр хүчээ авч чаддаггүй. Ингээл мань хоёрын паян эхэлж байгаамаа. За тэгэхээр хоёр төрлийн сүнс байдаг ба нэг нь мэдээж энгийн сүнс, харин хоёр дахь нь яг өчтөр харсан шиг муу хоёрын сүнснүүд. Өвхлийн бурхтын ажил бол тэр муу хоёрын сүнснүүдийг явах газар руу нь явуулж явах юм. Харин энэ балан ажилд нь Ичиго яагаад туслах ёстой, тий? Ээнхүү урт өдрийн дараа нэг юм гэртээ эртэл бүр гэр мөртөнд тухалцсан өөр хайчдсан бэ гэсэн шиг. Ингээ хамтаж буцаад хүчээ авахт нь туслахгүй бол бараг нэг наалдамхай хорхотой болж байгаа нь. Түүний ажил тусалж муу ерэн сүнснүүдийг зайлуулахад тэр хүчийг нь буцааж өгөхөж тэр Ичиго хөштэй болох шаардлагатай юм байна л да. Тэгэхээр бэлтгэлээ эхэлнэ. Хичээлийн гадуурч тэр үргэлжил хамт байгаа харагдаад краш мараш нь харамлаалгаа байтай. Бас зүг зүгээрээс амьдралд ингээд нэг далийн юмнууд ороод ирэхээр хин ч гэсэн дуртай байхгүй шүү дээ. Ингээд дээрд ороо орцсон эд үзэж тарж исэн нөгөө краш нь хараад таарчнаа. Энэ мэтээс авахуулаад байнгын төвхтэй асуудалд ороод байгаа нь эцтэй түн таалагдсангүй тэсэхгүй хаяал явж байгаа нь. Руки харин одоо яат юм бага. Аргаа барсан зэр Урахарагийн дэлгүүргэх газар ирэх бөгөөд энэ нь энгийн дэлгүүр биш нь ойлгомжтой. Энд байгаа хүн түүний өвхлийн бурхан гэдгийг шууд мэдчихэв. Уусаач өөрөө энгийн хүн биш нь тодорхой. Мөн энд л бид нэг зүйлийг мэдэж авах ба өөрийнхөө хүчийг хүнд өгсөн өвхлийн бурхан хуулиараа цааслуулах ёстой. Амьд гарахын тулд өөр сонголт хүнд байгаагүй ч одоо түүнд цаазын ал ирэх аюултай юм. Мөн өөрийн хүчээ Ичигоогоос хүчилж авбал тэр үхэх аюултай юм байна. Энэ үеэр сүнсний нийгэмлэг буюу өвхлийн бурхад байдаг өнөөх газар нь анх удаа гарнаа. Руки өөрийн хүчийг хүнд өгсөн байх магадлалтай. Учир нь түүний сүнсний хүч огт мэтрэгдэхгүй байна гэд үүнийг баталгаажуулахын тулд түүний араас мөшгөж ирэх ярилцуулж байгаа. Тэр өрөөнд Ичиго харж явах бөгөөд хараа аль хэдийн түүнийг олоод ирсэн байгаа нь. Айгүй хэцүү хоёр багийн юу хэрэлдэх зодтолдох дээрээ тулаал харвас хэлэр ивэ болцохгүй. Гэвч тэнд тэднээс гадна өөр бас нэг хүн байсан болж таарав. Энэ удаад Аз болж Ичиго аим гарахаар л болж байгаа. Сая тусалсан хүний ачаар. Ингээ гэртээ ирснийхээ дараа өөрөөс нь ямар нэг зүйл нуугаад байгаа Рукатэй ярина штэ. Чамайг хайж ирсэн улаан усдаг хүн чинь хий юм гээл хартаа нөхөр найтай. За хардах ч яах вэ? Алуулах шахсан чинь асуулгүй яах вэ? Нөгөө талд ч юу болсон талаар бүгдийг тайлхимж байна. Руки хуйлаа зөрчиж хүнд хүчээ өгсөн гэдг нь тодорхой болсон. Маргааш нь хичээл дээрээ сууж байхад түүн дээр нэг сериосны царайтай багийн ирснэ. Чамайг өвхлийн бурхан гэдгийг мэдсэн эдэргээл юу ч болоогүй юм шиг л яриа эхлэх тэр. Энэ залуу нь хин юм бэ гэхээр нэг анкиди өмнө нь нэг ч үг солилцож үзэж байгаагүй Ишида. Бас л энгийн хүн биш байхгүй юу? Quincy овгийнх бөгөөд яадаг юм бэ гэхээр яг ингээд нун сумаар харавдаг. Өөрөөр хэлбэл өчтөр түүнийг аварсан хүн энэ байсан гэсэн үг. Овг нь өвхлийн бурхадтай бифтэй болохоор яг ч нэг найз нөхөр болъё гэсэн зорилгогүй. Гэтэ мань хүн яг аль нь гэж хэлэхэд хэцүү шттэ. Энгийн хүнч биш, өвхлийн бурхан ч биш. Энэ үеэр тэнд муу хэрэг сүнс илрэх бөгөөд эдгээр нь энгийн хүмүүст ч аюул учруулж болсошгүй учраас яаралтай айл зогсоох хэрэгтэй. Хичнээн өөрөө хүсэж өвхлийн бурхан болоогүй ч гэлээ. Энгийн хүмүүсийн хохирохыг бол тэр хааш чадахгүй тийм л сайн хүү. Гэхдээ яг одоохондоо жоохон түүх хийлэгээ болохоос. За хязаараа 100 туслаа. Хичээлдээ хэрэглэх ноутбук авсан уу? IT Store дээр Back to School гээ бэлэг дөрөв урамшуул хийсэн байгаа штэ. Ноутбук авахаар цүнх, моусепад гээ дагалдаг хэрэгсэл лицензүүд баах юм хэрэг болдог доо. Тэгвэл IT Store-оос ноутбук авахд хэрэгцээ зүйлсийг багцаараа бэлгэлж байна. Бэлгэнд нь 7 шиг бараа орсон байгаа. Мөн бусад бараанууд ч бас бодит урамшуултай байгаа. Жишээ нь iPhone 16 гэхэд оригинал AirPods 4-төр нэмдэг нь адаптерын бэлэгтэй. Чихвчүүд хямдралтай.
Таблетууд багцын амьдралтай зэрэг олон урамшуулд зарлагдсан байж байна. Мөн гэртээ сууж байгаа лизинг өсөлт хийгээд онлайнаар лизингээ судлуулчих болдсон шүү дээ. Компьютер гар утас таблет гэдэг технологийн бараа хэрэгтэй бол та хэд маань IT Store-оос сонголтоо хийгээрэй. IT Store бүгд илэрхийлэн мэдээллийг description-дээр оруулсан байгаа. Ингээ хэдүүлээ, бичлэгээ өргөжлүүлээ. Гэвч яг энэ үеэр өнөө улаан устчин гарч ирэх нь тэр. Түүний ренжи гэдэг ба чадварын хувьд манай хүнээс бүх талаараа хавь илүү. Зажлуулахгүй залхиулж байгаа нь. Энэ үеэр тэнд бас мөн өөр нэгэн хүн хөрөлцөн ирсэн байгаа нь сүнсний нийгмийн 13 ахмадын нэг Кучика Бякуя. Рукия уг нь өгсөн хүчээ буцаагаад авчвал шийдвэрлэх хэдий арай цааслуулах юм байна л да. Гэхдээ яг одоо шууд авчвал ичигөө өгөх болохоор ямар ч гимзэмгүй түүнийг өхүүлэхийг хүсэхгүй. Түүнд хэдхэн хоногийн бодох хугацаа өгөх бөгөөд тэр хүртэл хүчээ буцаа авахгүй бол тэгээ эцэст нь хойлоод байгаагүй учраас Рукия цааслуулахал болж байгаа. Ингээ нэлээ хүнд нөхцөл байдалд орвоо. Би өхөө чи өхөө гэж асаалгаагүй шүү дээ. Түүнийг эцэст нэг сэрэх үед аав нь зэрэгдэнэ. Манд хүн хүүхэд байхдаа ээжигээ хамгаалж чадаагүй дээ өрүүлж өөрийгөө буруутгах хэдий аав нь юу гэж түүний буруу байсан гэж бодох юм. Өнөө маргаашгүй өвчгээл яваад байгаа хэрнээ хичээлдээ бас ирнэ. Ирэх гээд яад. Найзууд нь түүнийг нэг л хачин байгаа гайх зур манай хүн яаж Рукэ туслах уулыг санаа зовж байгаа. Өөрөө амьд үлдэгч юу гэж түүнийг өгүүлж чадах вүлээ те. Ингээд энэ үед баахан ганцаараа ирсэн байх бөгөөд Рукэг хайгаад юр олсонгүй. Тэр алидийн ганцаараа буцчихсан байх вэ л гэж байна. Тэр ингэж явах цаг байхгүй шүү дээ. Араас нь явж түүнийг аврах юм бах уу. Энэ үеэр алидийн Рукя Ичигогийн амийг өршөөхөй гуйж байдаг ба энэ нь өөрийг нь цааслаа л гэсэн үг. Хэдий ахын ч гэлээ нэр хүнд удам угсааныхаа төлөө дүүгээ алхаас огтхон ч хэрэгэлцэх юм биш. Ийхүү Ичигоч эцэст нь олоод ирлээ. Руки анханасаа хүний ертөнцид ирсэн шалтгаан нь зүгээр л муу ерөн сүнснүүдийг зайлуулах биш. Удахгүй гарч ирэх аюултай нүр тулах байж л дээ. Харин хэрвээ тэр магасыг Ичигоо алж чадах юм бол Рукиг амьд үлдэхийг хүснэ. Ахмад нь ч нэлээ эготой болохоор үүнийг нь зөвшөөрөх нь тэр. За тэгээ ахиал бэлтгэл эхлэв. Өмнө нь таарч байсан ямар ч муу ерөн сүнснээс хүчтэй тэр магасыг ердөө хэсэг зургийн бэлтгэлээр яаж дийлэх юм мэдэхгүй. Гэхдээ энэ их хүнд бэлтгэлийн үр дүнд ядчил дараа нь хүчийг нь буцааж өгөхөд Ичигоо өөрөө өгөхээр гүл тэнхээтэй болно. Ингээ бүр хэрхэн давлах тактикийг хүртэл зааж өгч байгаамаа. Энэ муу ерөн сүнс нь энэ гарч ирж байгаа нь угаасаа учиртай. Ичигоогийн сүнсний хүчээс болол ахгүй юу? Гэхдээ тэр муу ерөн сүнсийг ягаад ч Ичигоо өмнө нь харж байсан гэдгээ сая л ойлгов. Тэгэхээр энэ нь зүгээрч нэг тулаан биш. Түүний насаараа хүлээсэн өшөө авалт юм. Ийхүү эрчимтэй бэлтгэлээ хийсээр өмнө байсан Ичигоо ийм богино хугацаанд танигдхийн аргагүй болсоор. Харин нөгөө талд энэ нь зүгээр тэр муу ерөн сүнсийг өргөтөж авчрах төлөвлөгөө нь лсэн байгаа. Сүнсийг алаад араас нь Рукэгч мөн дуусгах гэх нь тэр. Охин дүүгээ штэ. Амар. Энэ бол ээжийн цахилын өдөр. Ёстой халаан амбүлээрээ ээжигээ ирэхээр хамт явнаа. Ингэхдээ тэднийг төрхөн зүр орхиод холдох үеэр Ичигоо багтаа харсан охиныг хоёр дүү нь олоо харж байгаа нь. Энэ л нөгөө муу ерөөсөн сохгүй юу? Ичигоо ирэхэд аль хэдийн хоёр дүү нь барьцсан. Энэ олон жилийн дараа ч гэсэн түүнийг харамгцаа шууд танилгүй байхаа. Хоёр дүүгээ аваад ээжийнхээ өшөөгч авахаар тэр даруй дайрах Ичигоо. Гэхдээ энэ тийм амар биш. Энэ сүнс анханасаа л тархиар тоглосон. Одоо ч гэсэн тархиар нь сайгаа даалгаа. Ээжигээ ахиад харсан хүн чинь чулуу шиг хөшгүй яхаа. Энэ угаасаа зүгээрч нэг сүнс биш. Дэндүү хүчтэй болохоор энгийн хүмүүсийн амьдрал төртөл нөлөөлнө. Бараг арай гэж ил дүнгийн данган тасж байгаа. Энэ их өмнө дунд манай эдж тэрүүгээр байж таарваа. Түүнийг энгийн хүмүүс харахгүй ч эгэлгүй үед нь бол мэдэрч байгаа. Ийхүү тулаан үргэлжилсээр. Уг нь ягач дийлхэргүй хөвтэй сүнс гэснээ аюул сүн үзээл байгаа. Бараг ингээл өгөхнүүдээ гэсэн өст хүн нь аминд орвоо. Уг нь энэ овгийн хүмүүс чинь өхлийн бурхдуудад ясны дурггүй штэ. Гэхдээ Ичигоогийн хүнлэг сайхан сэтгэлийг ойлгосон болохоор түүний тал зогсохгүй байхын аргагүй. Ийхүү нэг юм Ишидагийн тусламжтайгаар Ичигоо дайрах зай олдож эцэст нь нэг юм боломжгүй боломжтой болгон ээжийнхээ өшөөгч гэсэн автгаа. Нэлээд шархацсан хэдий арай өгчгүй.
Санкэ. Масака гранд фишер таустона. Айгу. Овооныг асуудлаасаа саллаа гэтэл арийнхын чихээл ороод ирлээ. Рэнжи болон Бякү ахмад. Охин дүүгээ хараад хүнтэй харилцаа тогтоосонд нь жигшиж зэвүүцэж яг одоо наад хүнээ алахгүй бол энэ бүхэн дуусахыг сануулж байгаа. Харин Рукия түүнийг юу гэж сонсох вэ? Энэхүү дараагийн тулаан эхэлж байгаа нь. Өмнө нь түүний чихчийн орны чихэнд хүрэхгүй салхинд нь хийж байсан бол энэ удаа жинхэнэ өгөө аваатай үлзүү штэ. Энэ киноны хамгийн гол хэсэг юм уу та? Гэхдээ тулаан төсөөснөөс нь удаан үргэлжлэхэд Рэнжи эцэст нэг өөрийнхөө жинхэнэ хүчийг гаргадаг. Барыг юу нөгөө чөтгөр жинхэнэ чөтгөр нь энд байх үед. Гэхдээ ингэж их довтлогоог нь хүлээж авсан ч тэр бууж өгсөнгүй. За одоо болно. Энэ бүхний дараа л тулаанд Бякү ахмад орж ирэн тэдний хүчний ялгаа хэрэг болохыг хоёрхан хөдөлгөөнөөр харуулсан. Хэдий байдаг хүчээ шавхсан ч ахмад бол ахмад л юм байлаа. Эцсийн хүртэл Рукийг өхүүлэхгүйг зүтгэх хичээгөө. Нэгэнт бүх юм дууссан. Энэ үед Рукия Оскар авахар жүжиглж эцэст нь түүнийг амьд үлдээхээр болж байгаа. Харин нийгэмлэгтээ буцаж оцсны дараа хуулиасаар тэр цааслуулах юм. Үүнтэйгээ ч эвлэрэн үг дуугүй явах Рукия. Ээж нь түүнийг авраад өөрийгөө зайлж байсан шиг тэр ахаал авруулаад үлдэж байна. Иймхүү орондоос ирэхэд тэр юу санахгүй. Яг зүгээр л нэг урт зүй зүудэлсэн мэт. Бүх зүйл урдийн хിവэр үргэлжилсээр. Гэхдээ тэр яад ч юм нэг л урдийн үеэсээ өөр. Яг юу мэдэрч байгаагаа тэр хэлж мэдэхгүй ч тэр хаа нэгтээ явж хин нэгнийг аврах ёстой бол мэт. Иймхүү энэ бүтээл маань ашиг орлогын хувьд муугүй байсан ч ийм хэмжээний продакшнд бол илүү амжилт хүлээж байсан юм. Шүүмжлүүлжтэй зүйлүүд нэлээд байсан. Ичигогийн кастл надад үнэхээр үзэх урам өгч байсан хэдий бусад өрүүдийн хөгжүүлэлт баг гардаггүй өдргээд нэлээд шүүмжлэгдэж байгаа. Тэ угаасаа хэцүү л дээ. Бүрэн хэмжээний кино биш. ТV цувралаар хийсэн бол магадгүй шал өөр байхсан болов уу? Бүтэн 20 ангийн дүүхийг харуулга болохоор чадгаараа л хассан биз. Ямар ч тач яг энэ кастаар үргэлжлүүлэн хийвэл ашигтай байна гэх баталгаа болж чадаагүй юм. Гэхдээ not bad. Энэ чинь 2018 он шүү дээ. Одоо лайв акшнууд бүр л гоё болоод байгаа. Хамгийн сүүлд 2024 онд ахин хийх талаар яригдчихсэн юм байна. Блич бол дуу дүрслэл дөрүүднэ гээд бүх зүйлэн сэтгэл хоногсон. Яалчгүй гоё бүтээл тул ахин хийгдээс ялэг залбираа явж. За тэгэл лайкуудаа сайн дарчихгүй юу манайхаа. Мөн ноутбук, компьютер, гар утас, таблет гэх технологийн бараа хэрэгтэй бол та нар маань төрөл төрлийн урамшуул зарлагдсан байгаа IT Store-оос сонголтоо хийгээрэй. IT Store бүгд илэрэнгүй мэдээллийг description дээр оруулсан байгаа. Ингээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр та.